ингээд раменгийн ертөнц тавтан бол юм янз бүр. Яг зөвхөн яг Саппорогийн өөрийн гэсэн рамен байгаа юм. Энэ хараа бүр хараа ингээд махаар бүр. The best гэсэн юм яг Япончуудын яг өөрсдийнх нь иддэг рамен. Ямар нэг газар уустай чихтоо яг нутгийнхын хоолыг иддэг тэр янз бүрийн жуулч зориулсан хоол биш. Голтуу. Хамгийн яг Япончууд нутгийнхын өөрсдөө яг юу иддэг. Тэр нь заавал тийм гоё дизайн баг шаардлагагүй. Зүгээр л ингээд сайхан хоол хийж байгаа. Тийм үү? Тэр хонгоогүй юм шүү. Маслтай рамен гэж би ёстой үзэв. Сүүлийн үед бас нэг чиз рамен гэдэг бас нэлээд тренд байна. Тэг өсөлттэй. Пармезантай. Раменгийн гудамж гэдэг одоо юугаар гуглээр орж ирсэн байхгүй хүмүүс. Тэгсэн чинь чиз ингэ под болох байхгүй. Раменгийн под болох. Хооч нэт. Зүүн ирэхэд байсан. Тийм нөгөө дээр байсан. Цаг 30 минут орж ирсэн. Юу ч гэсэн ажилтны дээ. Дуттай ч гэсэн нээлттэй байдаг. Нөгөө рамен хаана гоо. Нөгөө хараа. Тэмээ. Ингээд ирээд зам ийшээ гал. Очилжлол хоол илүү тайшаалтай байна гэсэн. Би бол number 1 аваа, та чи number 2-ыг авах, чи number 3-ыг авах. Баярлалаа. Нана алстаа үзсэн дээ. Айдад энэ гурав хамгийн тайшаалтай гэж юм. Энэ юм бэ? Том болчиход мэдгүй. Нилээ удаа оршил үргэлжлэсний дараа. Одоо яг гол ажилд орох гэж байна. Цаг хүлээн, гадаа хүлээсэн, камер хүлээсэн, үүдэн хүлээсэн. Тэр хоорондоо бол бид нар хоолны тухай ярьсан, амьдралын тухай ярьсан, түүхийн тухай, түүх ярьсан, хүмүүсийн тухай ярьсан. Ер нь бол хоол идэх гэж бол нэлээх харьцаа үүсгдэг болтой юм тий. Энэ рамен ер нь ийм сайн хоолны газар ороход бол бас нэг тийм учир утга байх шиг. Хэдэн хүн ажиллаж хардаа 2 хүн ажиллаж тий. Тэгээд дээрэс нь үйлчлэгээнд дууддаг, оруулж ирдэг, ширээгээ цэвэрлэдэг гуруулаа. Сонголт авахтаа бол сонио сонгож байна. За, амтын хүчтэй авах уу, уламжлалт авах уу, зөөлөн авах уу гэж. За тэгэнгუутаа гоймонго нарийн авах уу, бүдүү авах уу, дун зэрэг авах уу гэж. Болцыг асуугаагүй юу? Болцыг асуусан уу? Асуугаагүй. Болц гэж байдаг. Ерөнхийдөө тийм ажил ууртай байдаг юм байна. Гэхдээ бол яг миний ийжсэн зөөлөн болохоор яг рамений сайн рамен нүдийн хоорондох ялгааг нь мэддэг чинь. Ялгаа бол байгаа шүү дээ. Донж үгүй байгаа. Нутгийн хондоо. Тэгээ би бол Саппорогийн хамгийн шилдэг рамены газруудаар байна. Тэгээд энэ бол бас л топ юм байна. Ямар ч байсан цаг хүлээлгэх чинь ард нь ийм хүлээж шүү дээ. Энэ хүний царайг яаж хүмүүсийг хар суух юм бэ? Хэцүү юм шүү дээ. Шилнээс ингээ халуун өргөд шүү дээ. Хүн бол ойлгохдоо гомонтой шүлэдэхийн тулд ингэж их цаг зарцуулна гэдэг. Буцах зам бол байхгүй. Гараад явна гэж байхгүй юм. Ажлыг үзчихмээр санагдаад байна. Яг хоол хийгээд хамт энэ уур амьсгалыг мэдрээд хүмүүстэй яриад гэж энэ ажил хийж байгаа юм хоорондоо юм ярьдгүй юм шүү. Яг л дор манайх нь бол тэгэл өчигдөр болсон юм яриад уржигдөр болсон яриад түүх яриад улс төр яриад ер нь тийм боломжууд гардаг Монголын хоолны газрууд боломж гардаг. Бид бас Монгол хүний онцлог байж магадгүй тийм бас хөгжилтэй зугаатай байх. Ер нь бас нэг харьцааны бас нэг одоо юу гэдэг соёл стандарт ондоо юм шиг. Энэ бол ерөөсөө хоорондоо ярихгүй. Яг л дор боломж гарахгүй юм байна шүү дээ тий. Зогсоо зайгүй юм ч дээ. Яриад ивэл бас жоохон эвгүй харагдав. Гурван харагдав тий. Ай, гёзо. Шаарсан байна. Гёзо. Гёзо бол раментэй заавал идэх шүү дээ. Ай, гёзо. Энэ бол ингээ хараад байгаа нэг хятад энэ Азид байдаг. Тэгэхээр хятад ч гэсэн байдаг тийм шарсан баян гэж ярьдаг шүү дээ. Тэгээ серв хийхдээ ингэ доош нь харуулж хийд юм байна. Шаарсныг ингээ харуулж. Аа.
Тэр нэг таашаалтай. Тэгээд бол ер нь стандарт нь бол гахаа мах заримдаа ширэм мисо минийх. Йоо. Энэ дээр нь улаан юу вэ? Рич чинийхтэй. Давстай гэсэн чинь бас гайвал хоолоор гэж шүү дээ. Бүгдээр сам хорхоотой. Rich flavor, минийх бол оригинал, уламжлалт, энэний хот бол нэлээд өтгөн хүчтэй амттай. Чинийх бол жоохон сул амттай шүү. Заамс. За сайхан цаарай. За итадагимас. Энэ ногоо энэ шарын юу вэ? Сам хорхооны. Сам хорхооных нь хясаа мэсаа юм уу, хальс мэсэл юм бол үгүй л гэдэг. Тэгээ тосигтэй. Бас нь мэдээж уран тос биш баха. Энэ бол бодвол энэ гахаа. Хараа. Гахаа өөх мөх лард мард хайсан гэдэг. Тэгээ итгэд бол нэлээд тийм уйгдөө. Энэ хэмжээ бол голох шаардлага байхгүй. Монгол хүний хувьд бол за энэ болж байна. Өчтөр жоохны рамен авах гээд томоос нэгэд авцсан чинь бол арай гэж орсон шүү. Бараагүй. Тэр чигээр далаа. Ориг далаа. Янз бүр. Яг ихэд сам хорхоор ам. За шоё. Би ялгааг нь олж байж да. Тийм байна. Танах мисотой. Мисотой байна. Энэ болохоор сой сос. За манай анхаагийн зүгээр давстай гомингийн амс шүү. Шүлийн амс шүү. Уин аюу хөөрхөн амттай байна. Давс гэж хамлахаар юм. Аюу бүгдээр аюугаар амттай. Би яг нөгөө суур тун нус их гоё. Тэгээ өтгөний хөвд өтгөн шингэний хөвд яг таарсан юм шүү. Чиний хол нэлээд рич гэсэн биз дээ. Тийм. Энэ жоо өтгөн талдаа. Энэ хараа өтгөн. Тийм байна. Тийм арай. Коллажийн ихтэй нэлээд тийм зунгаарлалтай юу баг шүү. За эдэлтэй эдээд одоо би чиний хоолойч юм бол энэ улаан юм чи энэ бүгдөөнд нь байна шүү дээ. Энэ сам орхооных нь нэг тийм хальс юм уу? Юуг нэлээд боловсруулаад нунтаглаад махын эсвэл хатаагаад зураад хийсэн юм шиг байна. Иттадаг юм. Янзын. Сам хорхоор амар гоё. Тэгээ халуун газар яг энэ өвөл яг одоо өвлийн дун өвөл шүү дээ. Ийм цастай зудтай үед бол ястай идэхэд бол янзын хоолой. Гомн аюу гоо зайлууртай. Шүдэнд жоохон наалтцтай. Яг сонгодог рамен аймар гоё. Яг энэ хүүтэн юм уу дээ манай монголчууд нэг банштай цай, шар бодотой цай нэг идмээ санагддаг шүү дээ. Тэгэхээр энэ хоолой яг болж байна. Явсаа. Иттадагимас. Цаг 30 минут оршилжсэн өвчтөнд гаюу гоё юм ба. Гэтэ би нэг юм ачгаа. Энэ зүгээр хаа японочууд байд юм уу? Японочуудын хэдэ шөл мөл нэг ингээд аюу фреш юм гоё байгаад байгаа мөртлөө. Гахаа махан нэг тийм одоо манай нэг битүүлэгний махыг чинь хэд хонсын дараа идэхэд нэг өөр амттай байдаг шүү дээ. Муухай гэж байгаа юм биш. Гэтэ ямар ч нэг фреш биш байгаа байна. Арай жоохон содаа. Тэгээ тийм байдгийн болов уу тэрийг асуух юм. Энэ далаам юу бол өнөхөр гоё юм биш үү? Би урд нь бас юм далаам юутай ширин рамен хийж үзсэн. Эднийх бол бүр шал өвөрмөцсөн байна. Бүр яалтчгүй хясаа бол зүгээр пүнк гэдээ орж ирж. Тэгээ ингээ анзаараад хахад одоо рамений газар заавал банш өгöd. Банш санал болгоод өгöd хүчээр өгöd байгаа юм шиг л дээ. Тэгэхээр энэ яг би энийг одоо 2 дугаар хоолч гэж хэлэхгүй эсвэл одоо appetizer одоо 100 гэж ойлгох уу гэсэн. Агийн болохоор ер нь голдоо юуныхаа раменийхаа дараа иддэг. Яг заримдаа зарим хүмүүс рамен идчихэд жоохон дутуу байдаг байж магадгүй. Тэнгууд нэмэлт. Надад бол өмнө идэхэд бол илүү гоё юм. Ягаад вэ ч одоо 2 цаг 30 минут хүлээсэн шүү дээ. Тэгээ ороод ирэхэд бол раменээс өмнө тавьж ирэх чинь өмнө идэх сүүг юм биш үү? Энэ бол ястаа нэг хүлээж явахдаа бас нэг юу илээ? Шир зугаа гэдэг шиг. Баяс зугаа юм биш үү? Янз бүр. Тэгээд өчтөр бид нэг рамен идэхэд бол аюул том байсан. Нэлээд хүнд орж исэн. Тэгээд бид нөгөө Монгол сэтгүүгээр хамгийн томын ав гэдээ авсан. Энэ бол яг таарж байна. Харахад бол яг аяг нь том юм шиг боловч нөгөө юу өндөр, ёроол өндөр. Тийм болохоор нэг их ордог юм. Тэгээд хэмжээ нь порцийн хувьд бол яг таарлаа. Банш, рамен жоохон зайвуулсан. Тэр бол яг перфект.
Хоо нэг түр яг л ийм л порч байх шүү дээ. Яг тарж. Хитрхийг идэх юм бол бас жоохон тиймэрхүү. Дутуу идэх юм бол жоон гомдолтой. Энэ бол яг гоё таарл. Юундаа эдний суур нь бол миний урд ийшээ рамын бол сам хорхооны тэр далааны тэр гоё амтнууд нэг зарим хүнд бол зохимжгүй байдаг. Заримдаа жоохон эвгүй санагдаа. Энэ бол тийхгүй байна. Ай гоё орж иж байгаа. Тэгээ миний бодлоор нэг ясны шүл гэдэг шүү дээ. Тэрэн шиг юм. Миний бодлоор энэ сам хорхооныхоо ясыг буцалгаад байна уу? Яагаад байна? Хуураад байна уу? Нэг л боловсруулалтаа. Энэ яс. Яс кальцтэй тэгээ дээрээс нь тэр коллагены амт. Коллагены нэг юм бай. Би соба ичиген Саппоро. Саппоро. Ай. Баярлаа. Баярлалаа. Баярлаа. Аригато. Аригато. Юу вэ? Тэр жичрээд орсон чинь айгуу халуун шулуу уцчих бүр ингээд халууцаад ингээд хувцсан ингээд барьж. Айгуу гоё байна. Амар гоё шүү. Булаахан. Булаахан биш ээ. Долоо халуун өргөж юм гэж. Энд чи яг нь юу вэ? Уураг айгуу сайн байна. Тэ? Уураг сайн байна. Тос нь айгуу зүг тос байна. Тэгээд энэ чи мисо гэдэг чи өөрөө пробиотик хүний бие тэ? Одоо бэлцгүй зүйл байна. Тэгээ нөгөө идсэн хоолыг шингэх дэвтэх юм бол шууд энергийн мэдэгдэж шин амтагдаж шин. Шар бодартаа сайхан банштай цав угаад гарч ирсэн юм шиг л байна штэ. Тэ? Хүчтэй. Түрүү ингээд энэ чи оожж байгаа даарж байсан. Одоо бол ингээд халууд өгөөд л ш. Одоо хайчих уу. Ай. За энэ бол ингээд яалчгүй Саппорогийн нэрийн хуудас. Зам цас гэдэг бол ерөөсө тасрахгүй. Өнөөдөр харин цасгүй өдөр өнө гэдэг шүү дээ. Тэгнэр бол энд бол сүйд тавьдаг юм шиг байна. За намайг одоо ингээд нэг тариачин болчих гэж ойлгож магадгүй. Одоо энэ Саппорогийнх нь ингээд хаа сайгүй нэг ийм ууттай бодох юу юм бэ гэж чинь яг үнэхээр ингээд халтар өөрийнх нь нөгөө замаа халтарахгүй тул мөсөнд нэрээ халтаргаа зуурдаг болчтой юм байна. Цемд чим шиг юм хайрах чим шиг жижигхэн дайрах чим шиг юм байна. Ингэж явах юм байш. За одоо ингээд дараа энийг аюу цацсан байгаа хүмүүс энд. Ялангуяа машин замд энэ хэсэг дээр ингээд халтар замд орохоос аюул хамгаалаад аюу цацсан байдаг. Хэрэглээ дуусчих юм бол тийм нэг юун дотор авчиад буцаагаад ингээд тавьчихна. Юу нь бол энд ингээд үнгүй байж идэм юм хүмүүс хэрэглээл буцаагаад ингээд тавьчихна. Цасан хунгар гэж мэдхий. Цасан бухал гэж харсан танаа. Тэгээ. Go. Хүү хараа. Энэ хараач. Энэ одоо 2 м гаруй угаасаа тэр цас. Саппорогийн төр тойрчлөө. Энэ хараач. Энэ баг 3 м юм биш үү? Хүмүүс нь хайцсан юм бэ? Хэдэн сахлахгүй хэдэн монголчуудаас өөр амьтаа алга юм. Ганц хоёр такси явж байна гэж. Энэ Саппорогийн цас нь орохдоо хотын юм үзэмж бас нэг одоо гоо сайхны бас юм арт маягийн юм биш нараа урлагийн бүтээл байгаа шүү дээ. Энэ өөрөө байгаль дэлхийн урлж шүү дээ. Энэ цас масын тогтож хэвтэр энэ машин хараа. Энэ урд мурдаа энэ одоо юу малгай тавьчихсан байгаа шүү дээ. Энэ одоо яаж гарах юм бэ? Одоо яаж ажилдаа явна? Энэ зүгээр л жирийн нэг өдөр. Энэ ямар ч хүмүүс ерөөсөө энийг гайхаад байгаа юм. Мань үтийн юм үзээг гарууд ирээд гайхаад байгаа болохоос. Эдгээр хүмүүс зүгээр л ингээд олцтой амьдралдаа залгуулаад л явж байна. Вау.